Сайн байцгаана уу? Зүхэн байна. Бичлэгт маань тавтай морил. Өнөөдөр юу хийх вэ гэхээр мочи хийнэ. Хамгийн амархан тийм аргаар хийнэ. Яаж хийх вэ гэж юу? 3 төрлөөр хий гэж бодсон. Матчатай, энгийнэн, тэгээд шоколадтай. Ийм 3 төрлөөр хийнэ. Хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ гэхээр энэ болохоор будааны цаас. Энэ бол амьдралдаа анх удаа ашиглаж үзэх чинь яаж хийдгийг нь бол сайн мэдэхгүй лээ. Тийм бүлээн усанд хийгээд тэгээд шууд хэрэгжилж болох юм байна. Ашиглах материалуудаа аваад ирье. 2 хоногийн өмнө би бичлэгээ хийн гээд гүзэлцгээ авсан баггүй юу? Тэгээд бичлэгээ хийндэ гэж бодоодсан нэг л хийгдэгдэхгүй. Тэгээ яасан? Гүзэлцгэн байхгүй идсэн. Өглөө босоод гүзэлцгээ хайлаа дэлгүүрүүдээр. Гүзэлцгээ алга болчих. Магадгүй дууссан болол тээ. Оронд нь шаал өөр банан авчлаа, бас киви авчлаа. 3 төрлийн жимсээ харцгаая. Киви, банан, жоохон царай муутай. Гэтэ яах вэ? Мэдгүй. Хөлдөө нэрс. Энэ нэрсийг дуусгамаар байна. Дуусахгүй байна. Зарим нэг бичлэг үзсэн чинь грек тараг хийгнэ. Тэгээ бас грек тараг авсан. Тэгээ бас идчихчих. Тэгээ зүгээр тарагтай нийлүүлээд холиод хийчих. Зүгээр тараг ч гэсэн хийж болно л гэсэн л дээ. Энэ грек тараг маань байна. Зүгээр тарагнаас нэмээд хотгочих. Нааш ороорой. Шин төрлийн тараг үсгэж байна. То бараг л шам болоо да. Үлдэл би идчихье. Жимсээ тавьчаад таргаа тавиад жимсээ тавиад таргаа тавиад гэх тийм дараалал хийж байгаа хүмүүс ч байна. Анханасаа ингээд жимсээ жижигэн хэрчингүүтээ дээрээс нь таргаа хийгээд зүгийн бал хийгээд хутгаад холиод тэгээд нөгөө будааныхаа цаасанд ороож байгаа хүмүүс ч байна. Ягаад нэмнүүдэн дандаа юм орох хэрэгтэй юм бэ? Тэгж байгаа хүмүүс байна. Өнөөдөр бол би бүгднийг хэрчээд амтлаад хийчихье гэж бодож байна. Бас ингэсэн зүгийн бал хийхгүй хүмүүс бас байна. Тэгэхээр би бол хийчихье гэж бодож байна. Жохон чихэрлэг юм дуртай. 3 төрлөөр хийн штэ. Шоколадтай, тэгээ зүгээр ингээд цагаан тарагтай, ногоон тарагтай, матчатай хийн штэ тий. Тэгээд тэр бүртээ яг аль жимсэндээ алийг нь сонгох уу гэд бодохлоор матчатай яг киви зохицох уу, нэрс зохицох уу, банан зохицох уу гэж бодохоор нэг л сонирн байгаад байгаа хгүй юу. Гэхдээ кивитэй хийч. Авсан киви маань болохоор ийм ногоон киви биш, шар киви байхгүй юу. Ногоон киви чинь ийм жоохон эсгэлүүн байдаг шүү дээ тий. Шар киви болохоор ийм илүү чихэрлэг байхгүй юу. Энэ шар киви болохоор илүү чихэрлэг байдаг шүү дээ тий. Тэгэхээр матчатайгаа хамтдаа хийчих гэж бодлоо. За ингээд тараг маань болцсон. Дээрээс нь зүгийн бал. Игтчүүлээс хэцүү байх, багдчүүлч гэсэн хэцүүлээгүй дээ. Шинхэн болчихлоо шүү. Гоёгоос тээ мочи хийж идэхтэй ийм гоё эрүүл аргаар хийж идэнэ гэдэг боддоо. Зүгээр л тараг зүгийн бал жимстэй. Тэгээд будааны цаастай. Яг жинхэнэ мочи ч гэсэн тэгтлээ бинд муу биш шүү дээ. Тийм ээ. За ингээд хотгоцсон. Ер нь янз бүрийн амттан туршиж үзлээ гэж бодоход тээ. Яг тэр дороо бэлэн болоод идчихдэг амттан байвал гоё идэх тийм. Энийг бол одоо ингээд 1 цаг хүлээнэ гэхээр одоо 1 цагийн турш яаж хүлээнэ? Байн хөргөч онгоолгоод ах юм биш үсттэй. Банана шоколадтай хийхэр боллоо. Нэрсээ зүгээр л тарагтай хийчих. За ингээд энэ таргаа нэг 3 хуваагаад тий. Ингээд хийчих. Харагдахгүй. Арай л хийчихлээ. Энэ хөлдөө нэрс шүү. Зүгээр нэрс байвал зүгээр нэрсээ хийчихвэл гоё л. Зүгээр нэрч явах тий. Одоо хөлдөөгүй нэрс. Ийм гоё чирнэлээ өнгөтэй болж байна. Гэтэ би энд бол нэг л итгэлгүй байна. Энэ ийм шинхэн болчихлоо шүү. Хөлдөө нэрстэй бэлэн боллоо. Кивин дээр авилдсан тал таргаа хийгээд чаа өөр хийжүүл бас барьцалдаж магадгүй юм те. Гэтэ бас сони юм уу. Банана шоколадтай ихэр болсон шүү дээ. Какао паудраас хий. Иймэрхүү байхад болох юм болов? Тэг хотгоч. Шоколадтай банан гэж байд юм чинь гайгүй болох байхаа те. Уг нь боб бор өнгөтэй бол гоё юм шүү. Ухаа юу. Дахиад жоохон нэмчи. Гардаа. Одоо өнгөрсөн. Ийм бор өнгөтэй. Энэ нөгөө мисо шүлний аяг шүү дээ. Дэжгүй хардаа. Яг л гоё бор өнгөтэй болж. За босоо. Матча. Ширээн дээр юу болж байгааг яаж харуулах хэрэгтэй юм бэ? Матча ихтэж гин үү? Бодгоцгаая. Ном ногоон бололоос гоё шүү дээ. Энэ киви нь бол би дуртай. Нэг тийм үл бүтэх өнөртэй дах юм. Мэдгүй. Хангалттай ногоон гэж бодож байна. Тэгэхээр энэ үргээд
худгалдаа зогсооё. Тавхтаа усаа бариад тэгээд харуулъя да. Ингээ ус ээжээлээ. Ингээ дотор нь хийх юм байна. Гэтэ эн чинь юу юм биш үү? Тавг нь багдчихлаа. Тэгээ усан дотор хийгээд нь штэ. Хэр удах хэвтэй юм бол энэ гоё ингээ муужраад эхлэхээр нь гон хийх юм шиг. Бас сонирхолтой. Ингээд хийгээд жаахан том юмд хийдэг гэж. Би хаанаас харлаа 10-аас 15 секунд хийгээд хаана тэгээ бичсэн мэлээ мэдэхгүй байна. Одоогоор нэг юм сонирхол юм байна. Хардаа. Биш том юм. Ингээд хоорондоо орооцолтчихлаа. Ингээд наалдчихлаа. За ер нь бол ингээд хийх юм байна шүү. За гэхдээ би одоо танарт харуулахаар ингээд наалдаа заваараад байна. Ингээд алга болцоор да. Гайгүй байгаа. За ингээд ийм салбидаг шиг болчихж байгаа юм. Мушигчул яад юм бол гэж мушигчлаа. Дэлгүүл дэлгчгэр юм байна. Тэгтэл би тавгаа том хийсэн бол ийм зүйл болохгүй байжтэй. Маск шилэн тэрхүү. Ингээд наацаа. Одоо энэ дээрээ тавина. Ногоон кивитэгээс эхлэе. Киви мачатай төрөл. За ингээ хумин. Болоод ч байгаа юм уу? Одоо ингээд химэнээс гоё. Ийм ялцганаад. За ингээд хаацсан. Вау. Хатан дээр тавьчих. Энэ гэхдээ нэг л тийм үл бүтэх болоод эхэлж байгаа учраас би нөгөө нэг Эрдэнэ шишийн цардуул илүү юуны цардуул нэг юм цардуул цацгсан тэрийг цацчихил гэж бодлоо. Нас ингээд цацчих. 50 гэхээр 50-тааргүй болоод ах шүү хин. Тэр арай задарч байна. 2 давхарлч уу. Энэ хараа ингээд цоорцсон. Тэгэл түрүүнийхээ нөгөө нэг хагарсан хэсгээс нь наачул яа гэв. Тэгвэл энийг ингээд энэ хэсгийг ингээд норгоод дээр наачвал хурууны лент чиг болчих юм шүү. Тийм ээ би одоо аврах үйл ажиллагаа явуулаад хагарсныгаа өөр юмд боож байна. Жаахан бүтлгүүл юм болоо. Гадуур нь ингээд боочлоо. Шин дотор бооч. Ястаа хэцүү юм нэ. Нэг ингэж давхарлж хийсэн юм бол би л ахаа. Гэтэ гоё юм шүү. Мочинч гадна тал нь угаасаа л тийм зузаал идэв үстэй. Тэгэд 2 давхарлаад хийчүүл яах вэ? Бүр гоё заал гоё моч болох юм шүү. Тэрхий их салбидаг шиг болсон оргцсон байж магадгүй гэж бодоод энэ удаад нэг иймэрхүү байдлаар арай бага орголоо. За ингээд 2 давхарсан моч юм байна бэлэн боллоо. Дахиад цороод байгаа юм бах та. Арайчтэй. Ингээл нэг яаж хийж байгаа л тавьчих. Дээш нь харлаа тавьчих. Тэгээд дараагийнх нь илүү сурцтай байх үүднээс бага хугацаагаар энэ усандаа дүрээд гаргаж ирээд тэгээд дээрээс нь нөгөө нэг цардуулаас нь ингээд түрхэж байгаа. Тэгэхэд ингээд боогоод дахиад цардуулаас нь түрхчих. Норчод гарч ирэнгүүт дээрээс нь дахиад нойтон ийм тараг тавьчингууд тэгээд цоороод байгаа юм биш үү? Яг тэр цардуулаасаа түрхчүүл гоё хуурайшил дүүсгэнэ. Ингээд хуруугаараа тараач. Шоколадтайгаас нь банантай л гоё болох юм шиг байна да. Дээд дууцахаас нь. Энэ бол болчлоо шүү дээ. Тэгвэл түрүүнд хитрхи удаан усанд дүрцсэн юм байна. Одоогийн мэдлэр ийм 2 бүтээгдэхүүнтэй болсон байна. Одоо сурцтай. Одоо ерөөс дүрээл гаргаал. Дээрээс сошиал мочитэй нэг юм хийхээр л бүтлгүүд гэдэг юм. Гэхдээ энэ маань арай бүтлгүүд ч амжааг байна гэж би бодгоо шийдлээ. Гоё гастай. Чинэлэгаан өнгөтэй. Эцгэлэнтэй. Ийм 3 төрлийн мочи маань бэлэн болсон. Нөгөө будааныхаа цаасыг 2 давхарлаад тэгээд жахан цоороод хитрхи зөөлхөн болгож байгаад хийцэн. Энэ болохоор арай жахан туршлагатай болоод дундаж энэ болохоор хитрхи хадуу. Баяртай. Мочигоо бэлэн болтол тайлбарын цаг эхэлэх гэж байна. Саяны хийсэн бүх үйлдэлтэй би тайлбар тавих болно. Хөлдөөгчөнд 1 цаг байлах юм байна. Тэгээд халуун усандаа ч юм уу те зарим нь ингээд халуус зарим нь бүлээн ус гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд аль нь ч байсан гэсэн ер нь тийм удаан те бүр юм норсон салбидаг шиг болтол нь бол байлгаж болохгүй байна. Ер нь бол нэг удахгүй ингээд дүрээл тэгэл буцаж гаргаж ирээл тэгэл хоччих хэвээр юм байна. За ийм тайлбар. Тэгээ одоо хөлдөөгчөндөө хийцэн 1 цаг болохоор нь иди түрүүнд шингэн болчлоо гэдээсэн. Яхав тэгэл шингэн л олно хөлдөөгчөнд орсон юм чинь жоохон барьцалдаад ингээд хөлдөөд гоё өтгөндөө тий хазагдахаар болох юм байна гэж би бодоод тайвширлаа. Анх удаага тэр будааны цаасыг ашиглаж үзэж байгаа хүн бол их тийм сонирхолтой санагдаад нэг л итгэж өгдөггүй байна шүү дээ.
Яг би ганцаархнаа тийм байж магадгүй л те. Нэг удаан дүрхгүй л бол нэг тийм үл бүтэх. Нэг гоё зөөлхөн болж гарч ирэхгүй юм шиг. Тийм ээ. Тэгээ санагдаад байсан. Тэгээд одоо би итгэсэн. Цаашдаа би удааны цаасыг усанд дүрхээр ер нь урдан тэгээ явандаа гоё зөөлхөн болдгоо гэдэгт итгэдэг боллоо. Гоё нүү? Ийм гоё урт сормостой болсон. Зүгээр л наадаг сормос худалдан аваад тэгээд наасан ч ерөөсө болохгүйсэн чинь тэр наадаг сормосоо ингээд би нэг талынхаа нь одоо зүүн талынхаа нүднийхээ сормосыг ингээд 4-5 жилүү хуваагаад голоор ингээд хайчлаад тэгээд ингээд наамаар байгаа хэсэгтээ ингээд тараагаад наасан чинь гоё болд юм байна. Одоо л таалагдаж байна. Өмнөх нь ингээд тэр чигт ингээд уртаар нь наасан чинь ерөөсө таалагдахгүйс аахгүй. Цэнхэр өнгөтэй энэ уртлынхаа энэ хэсэгтээ болохоор жоохон тод өнгө оруулаад тэгж бодсон юм. Тэгээ бүр энэ хүртлээ ингээд жоохон цэнхэр явуулгада дээрээс нь гэлцүүлдэг. Тиймээс хаанаасаа түрхээд ингэж утсан нүр бодолтой байна. Надад бол таалагдж байна. Та нарт таалагдж байна уу? Тэгээ уруулаа болохоор уруулын тим дээр ингээд давуулж хүрээлээд буцаагаад арчиж аваад глоссцсон. За ийм л бодолтой байна. Хөмсгөө бас илүү жоохон өргөн болгож үзсэн. Ийм жижигэн махна авсан ч одоо ингээд өсөд байгаа. Хөрөн багц. Тэг ширэнгэн ойд явж байгаа ч юм шиг тийм сэтгэл төрөөсэй гэж бодоод энэ цэцгийг авсан байдаг байгаа. Даламгар. Тэг явандаа ингээд хагдраад унчвал одоо хагдчих унахгүй л ахalta ингээд унвал ингээд нэг юм үхлийн нүнээр гардаг штэ юм. Авчаар ингээд хажууд нь нөгөө боол нь ингээд зогсож байгаад ингээд сэвэд идэв штэ. Тийм юм аашин за мэдгүй юм. Тийм. Мочигоо хүлэнгээ аяга угааж идөө. За, баяртай аяга угаач тэр. 1 цаг болчлоо. Тэгэхээр одоо амсцгаая. Ийм болсон байна. 3 төрөл. Одоо амсцгаая. Энэс нэлээд тийм эсгэлэн. Нэрсэн хөлтөө болохоор шүд ангинжин. Шүд хөлтөж өглөө. Босоо. Дараа оноо юу? Кивитэй мачатэй мочи. Хүйтэн. Маш хүйтэн байна. Бас л жимсэн амар хүйтэн байна. Кевин хөлтчихжээ бараг. Шүд ангинж штэ. Нэг тийм юу шиг чимээр юм битээ. Надад бол таалагдахгүй байна. Гоё биш байна. Ердөөсөө тэр шар Кевинийхэн тийм сүүлийнх нь шоколадтай банантай. Энэ дээр бол би тэ боломж байгаа гоё байж чадах байх гэж найдаж байна. Банан хөлдсөн ч гэсэн нэг за мэдгүй юм. Хөөрхөн боор өнгөтэй. Эндээсээ хагарцсан. Яг энэ бол үнэхээр гоё болж. Гэхдээ нэтэл бас банан хөлдөө юм аа. Шүдний мэдрэг над шиг хүмүүс дөрөөс шүд ангинуудад хэцүү юм байна. Буданыхан цаас нь зөөлрөөд нэг тийм гоё заждууртай. Гоё би ягаад ингэж суугаад байгаа юм бол за ингэж суу. Энэс бол би идэл байгаа юм байна. Яг гонхтой л энэ гүзэл зүүн алдаа өгнө. Гуруулангийн амсаж үзлээ. Оноо өгцгөөе. Энэ дотроос хамгийн гэж хэлэх үү эсвэл зүгээр л оноогоо хэлэх үү? Хамгийн таалагдаагүй амттайгаа хэлцгээе. Ногоон нь мачатай кивитэй. Кивийн гоё чихэрлэг юм чинь тэгээ болчих واخ гэж бодсон чи үгүй байлаа. Энэний оронд гоё гүзээлгэнтэй хийсэн бол илүү гоё болох байсан байж магадгүй. Нэг тийм гашуун тэгснэ кивинийхэн чихэрлэг амт нь алга болсон. Мэдгүй ердөөсөө л биш. Дараагийнх нь болохоор нэрстэй яг гоё. Гэхдээ хоёрдугаар байранд орно. Хамгийн гоё нь энэ шоколадтай банантай найлаа.
шоколадтай банантайд 10-аас 7 өгье. Нэрстэд 10-аас 4-ийг өгье. Мачатайд 10-аас 2. За тийм байна. Та нар ч гэсэн хийгээд тушаад үзээрэй. Гоё олох байх гэж найдаж байна. Миний гаргасан алдаануудыг битгий давтаарай. Жимснүүд нь хөлтгөөрл шүд ангинад жоох хэцүү байлаа да. Бусдаар бол гоё. Гэтэ миний хувьд бол таргин шингэн л биш бол хөлдөөгчөнд 30 минут байхад хангалттай юм шиг санагдаж байна. Тийм. Ийм амттан туршиж үзлээ. Жаахан бүтлгүүдсэн. Гэхдээ дажгүй шүү. Дажгүй болж үлээ штэ. Хамт байсан та нарт маш их баярлалаа. Баяртай.